За сайн байцгаана уу, бүгд амралтын өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр амралтж байгаа дээр нэг машин тэргээ нэг сайхан бутуу болох гэдэг зайсанд байрлах Бутуна карваш руугаа машин тэргээ нэг сайхан угаалгаад авъя гэж явж байна. Тэгээд Бутуна карваш дээр нийт одоо хичнээн угаагч, за дээрэс нь нийт одоо хичнээн машины багтаамжтай вэ гэдгийг одоо та бүхэн нөхөө видео буюу влогоос бас үзэх боломжтой байгаа. За тэгээд видеотойгоо хамтдаа аваараа дуустнаагаараа манай угаагч нар машин хэрэг батыг бас та бүхэн миний влогоос бас үзэж харах болно. Тэгээд aside from my soul. There goes a sight, there goes a sight. Now there goes a sight from my soul. There goes a sight from my soul. Walk by. There goes a sight from my soul. There goes a sight, there goes a sight. Now there goes a sight from my there goes a sight. За Бутуна карваш үйлчлүүлэгчтэй хүлээх өрөө, хүлээлт өрөө байгаа. За ингээд тавхан хүлээлт өрөөнд дээр зургатаа үзээд, за энд камераар бас давхар машин дэргээ бас дуусч гэнэ үгүй юу гэдгийг бас давхар хийнаа. За энэ хүү цонхоор бас хараад үйл явцыг бас харах бүрэн боломжтой байдаг байгаа. Энэ салоныг хөдөл авч угааж байгаа дотор уулын машин зөвлөж явж байгаа. Парт авахд эндээс шороо үлээдэг бол одоо тийм байх болно гэсэн. Машин угааж байгаа гэсэн. Болцсон уу? За, сайн үлгэн үү? Ажил сайн байна уу? Сайн хаа. Ажиллаад байж байна. Өдрийн мэнд, амралтын өдрийн мэнд. Хүн их байна уу? Хүн ихтэй байна.
машинууд маань орж ирж байгаа бүгд машинууд угаагаад ажиллаа хийгээд яцгач. За өнөөдөр хэдээс сонгов? Өнөөдөр 9 цагаас сонгосон. 9 цагаас сонгоход гадаа 2 машин авчихсан байсан. Тэгээд орж ирээ шууд машинууд аваад. Энэ хүмүүс чинь амарж байгаа үедээ. Амарж байгаа үедээ эртхэн орох машин тэргээ сайхан угаалгаад авдаг шүү дээ. За өдөрт ер нь хичнээн биш явж байгаа юм даа. За өдөрт би өглөө 9-оос ирээд орой манайх ер нь 10 хүртэл ажилладаг. Хэмжлээ. 10 хүртэл ажиллахдаа би нэг 9-оос нэг 12 машин юм. Тэгж байгаа. 9-оос 12 машин. 12 машин аваад. Чи ч бүр рекордын нэгдэт юм шүү. Одоо хамгийн их машин угааж байгаа нь хэн бэ? Одоо энэ хамгийн их машин угааж байгаа нь ер нь одоогийн томсоо бий. Чи л юм уу? Гэтэ бүгд ялгаагүй ээлжирээ нөгөө машин тэргээ аваад угаадаг болохоор нэг ордоор ороод одоо би авсан байхгүй. Ялгаагүй гэтэ ер нь бүгд илүү. Гэтэ жоон хурдан угаасгаад хурдан чанартай угааснаар арай илүү нэг машинаа төрүүлж авдаг юм. Чи өдөрт тэгэхээр чи 9-оос 10 машин гэхэр чи цалин байлын чи одоо бүр амар авч байгаа юм шүү тий. Тийш тахаа цалин сайн авч штэ. Минийх ч одоо би бол ажиллагааны цалингаа 35% гэж авч байгаа. Тэгж жагаад манай 35% авахд өнөөдөр надад 10 машин авах би өдөрт одоо 200 одоо 180-аас 240 орнд өдөрт дунджаар цалин авдаг. 180-аас 240 гэдэг чинь 7 хоногтоо гэхэр чинь чи бүр сая 400-ийн оронд орох юм шиг тий. Тэгж аавна. Өдрөөр тэгэл юм яг дунджаар тэг цалин авдаг. Ер нь сайн шүү ажил. Нэг угаалга гэдэг хүмүүс ер нь бол нэг жоохон өөрөөр анзаарч байгаа. Гэхдээ угаалга гэдэг бол маш гоё ажил байхгүй. Ер нь бол ажилчтай хүний эрхлэх ёстой ажил. Маш гоё ажил. Тэ? Ер нь зүгээр хүний юм хүн горуулаад гаргаж байгаа бид нар ч өөр маш олон байдаг. Хүн болгон янз бүрийн ажил эрхэлж байгаа. Тийм хүн болгон ямар нэгэн мэрэгчлэр ажиллаж байгаа. За тодорхой хэмжээний угаагч гэдэг одоо мэрэгжил байдгүй ч гэсэн энэ хүмүүсүүд маань ерөнхийдөө тодорхой хэмжээний бас доотлон 4-5 жил бас энэ салбарт ажилласан хүмүүсүүд энгийн үнийг бодвол ерөнхийдөө нэг дахин хурдтай бөгөөд чанартай бас тэгээ дээрэс нь машиныг яаж угаах вэ, ямар бодисоор угаах вэ гэдгийг бол одоо маш сайн мэдсэн байгаа. За энэ 200 дээр ямар угаалга хийгдэж байна? 300 юм уу? 300 юм. Манай 300 маань оржсэн байна. Тэгээд энэ 300 дээр болохоор одоохон байдлаар бүтэн угаалга хийгдэн гэсэн байгаа. Энэ сая уршаа оруулаад бүх тоошорыг угаагаад тэгээд хөөсөж угаагаад дахиж усаар хөөсийг хөөж унаагаад дахиж хөөсөж угаагаад тэнгуудаа дахиж хөөс унаагаад вакс цацаад вакс цацнаа дахиж унаагаад 3 үед амжилтгаар угааж байгаа. Тэгээ вакс цацаж унаагаад тэгээд хоош ухраад гаргаж ирээд одоо гаднахаа ашиж байгаа байл. За гаднахаа яагаад ашиж чинь гэхээр ингэж манайх одоо гаднахаа ер нь бол ихэнх угаалгын газрууд нэг шууд өвдөг шууд татцлаа орчдөг байхгүй. За гаднахаа угаахгүй үлдээс нөгөө нэг усны маань туслын нөгөө тол бич маш нэг үлддэг маш нэг арилдгүй тэмхүү тол үлддэг байхгүй. Тэр толбыг тухайн машин дээр үлдээх юм бол бид нар ухраа шууд гадгаа шийдэх. Ухраа тэгснээр одоо илүү гоё байна те илүү нөгөө анх яг орсон шиг ямар ч тол машин дээр үлдээхгүйгээр угаах гэсэн. Чамтай. Тэгэхгүй болохоор усаа жоохон үлдээчихэд тол үлдчихдэг. Усны тол. Тийм тэрийг нэгээр хамгаалж бид нар шууд ороод байгаа. Тэгээд манайх одоо энэ под карданыг нь хамгийн маш сайнаар угааж өгдөг. Под карданууд энэ обод мобод угаах юм бид нар одоо дуганы обод угаадаг шинэ биднэрт одоо юу байгаа тий аль нөхс болгондоо ингэж хийж явах боломжийг бүрдсэн байгаа одоо бид нар түүнээс бол ингэж гараар ингэж ачаараа бариад ингэж угаадаг одоо үеэд өнгөрсөн тий одоо нэгт нэгэнгүү сайхан угаадаг болсон обод юм. За дөлгөнч Fortuna Car Wash дээр хэр удаа ажиллаж байгаа вэ? Ер нь нэгдсэн цагаас нь шүү. Ер нь бол Fortuna Car Wash дээр нэгдсэн цагаас нь биш ээ. Би бол Fortuna Car Wash дээр ажиллаад нэг одоо нэг 3-аас 4 сар л орж 3-аас 4 сар. Тэгэхэд бол би бол манай Fortuna-гийн хамт олоныг надад амар гой зааж гисэн байхгүй. Энэ машиныг бол угааж болох юм. Машиныг угаана гэдэг бол гоё ажил юм аа гэдэг нь гоё ажлын гоё гэдгийг мэдрүүлж гисэн байхгүй. Тэгээд би одоо энд ажиллаж байгаа. Тэгээд ямар ч энэ Fortuna Car Wash орсондоо маш сэтгэл хангалуун байдаг. Яг тэгэхээр манайхаа илүү дотоо тийм бас бүгдөө маш гоё харилцаатай дотор ажлын шинэ орчлоо одоо шинээр орчсон бүгдүүд чи шинэ чи хоош одоо наад чи юм байх. Айлал хажуунаараа за ингэ шүү. За энийг ингэдэж шүү те. Багийн ажиллагаа бас багийн ажиллагаа маш чухал. За тэгэнгүүтээ ихэнх угаагч нар маань өдрөөр нэг ажиллаад нөгөө нэг жоохон нөгөө ойрд үе зогсоогүй байгаас тийм үү те. Зогсоод нөгөө угаач жоохон шантран байлаа. Тэр бол битгий шантраараа эхний үе даваад гараад. Тэгээд яг угаахад ямар үедээ хамт өөрсдөө мэдэрч гинэ угааж байгаа. За энэ манай энэ 200 маань одоо
Ер нь бол 300 маань ингээд ер нь хангалттай. Тэр чигээр юу юм наанаа байна. Манайх бол бас наанаатай их машинууд их орж ирдэ шүү дээ. Тэгэхээр наанаатай машиныг болохоор нөгөө нэг айлах юмор нөгөө нэг сагсар угаах айлах хичээд. Тэгэхгүй болохоор сагсараар угаачаар нөгөө наанаа маань жоохон гэмт маань яаж болохоор наанаатай машиныг ер нь гарын оролцоогоор угаадаг. Шууд айлах бүгдээрийг юм да. Бодцоороо угаагаад. Манай бодцоор бүгдээр яг нөгөө чанарт нийцсэн дажгүй бүгдээр 100 одоо орсоогоноос энэ грасгэд юу одоо нэг бүтээгдэхүүнүүд байгаа. Тэрнээс дандаа хэрэгж авдаг. Бүтээгдэхүүнүүд авдаг байгаа. Тэр утгаараа ер нь илүү машины чанартай өнгөлөг болоод угааж чаддаг. За тэгээд ерөнхийдөө Fortuna Car Wash маань нийт одоо яг энд нэгэн зэрэг 8 машиныг бол одоо хүлээж авах бүрэн боломжтой. 8-аас 10 машиныг хүлээж авах бүрэн боломжтой тий. Нэгэн зэрэг удаахгүй хүлээлгэхгүй гэдэг бид хүлээлэх. Аль болох ерөнхийдөө багаар ажиллах хичээд байгаа. Нэг машин дээр ерөнхийдөө одоо түрүүн 5 хүн байна харсан байх. Нэг Prius 30 дээр нэгээс 2 хүн бол одоо зэрэг одоо үйлдвэж яснаар тухайн хүний нэгдүгээр талтан цагийг хэмнэж байгаа тийм ээ. За угаалган гэдэг чинь ерөнхийдөө одоо яг нэг бүтэн одоо угаалга бол ерөнхийдөө том тэрэг бол нэг цаг орчим бол угаах тоо. Ер нь одоо бүтэн том тэрэг гэдэг нь одоо хоёулаа ороход бол гэтээ манайх бол хоёулаа ороход бол хурдан гарна. Юм тий. Хүний одоо заас хугацаанд одоо нэг 30-аас цагийн хооронд гарна. Тэгэхэд та явраа нэгэн байдлаар дутуу угаачих гэж битээ яагараа. Манайх мэдээж тултал нь угааж байгаа гол нь хурдан. Тэсэм мөртлөө өөрийн мэд гэдэг өөрөө аваад байгаа шүү дээ бидний тий. Ястаа өөрийн мэд угааж байгаа тий. Дутуу угаана гэж ястаа та саанаас аваад байхгүй. Бид нар бүх угаах юмудаа л угааж байгаа тий. Бүх юмээ угааж байгаа. Гол нь дутуу үлдэх гэсэн байхгүй. Бүгдээрийг нь яг ингээд зориултаар нэг зөв угааж өгч байгаа. Гол нь алтан цагийг хэмжиж байгаа манай Fortuna Car Wash. За окей. Дэлгүүрөөдөө ажлын амжилт хүсье. За баярлалаа. 3-аас 4 сар ажиллаж байгаа юм байна. Тэгээд энэ хугацаанд нэлээдгүй сайн туршлагатай болсон байна. Ерөнхийдөө маш том ерөнхийдөө машинуудыг угаадаг болсон байна. Анх одоо энэ том машин жишээ угаахад бас хэцүү байсан уу? Яа, хэцүү байсан. Хэцүү. Гэтэ гайгүй манай багийн хамт болно гэх тийм Fortuna Car Wash маань маш хэцүү явсан болохоор надад хэцүү зүйл өгтөө нэх байгаагүй манай юм тийм. За Fortuna Car Wash гэдэг маань бол ерөнхийдөө Fortuna клуб гэдэг клубын маань ерөнхийдөө бас нэгэн одоо салбарлаж үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага хамт олон байгаа. Тэгээд Fortuna Car Wash-ын нийт хамт олон. За тэгээд манайхаар бас үйлчлүүлэгч та бүхэндээ энэ хөө видео болон влогоор та бүхэндээ дамжуулан баярлалаа гэж хэлье. За дөлгөөн амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд Fortuna Car Wash-ыг та бүхэн ирж өөрчлөж үзээрэй. Тэ? Биштэй үзээд өнгөрөхөш ирж өөрчлөж үзчихэж та яг ямар угаалгаа яаж угааж юм бэ гэдэг та мэдэх боломжтой байгаа шүү. Манай угаач нар дандаа бүх юмыг 100% гүйцэтгэн. Та бүх ирж үзлээрээ баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд энэ хөө влогтой маань хамтдаа байсан бас та бүхэнд баярлалаа. Тэгээд өнөөдөр амралтын өдөр бас нэг цаг зав гарсан дээр машин тэргээ угаалгаад дээрээс нь бас манай Fortuna клубын бас нэг салбар гэж ярьж болно. Fortuna Car Wash дээрээ бас ирж энд одоо угаалга за мөн дээрээс нь ажилчид маань хэрхэн ажилладаг вэ? Цалин бүлэгөө яаж авдаг вэ? За мөн дээрээс нь ямар цагаар ажилладаг вэ? Нийт одоо бас хичнээн машиныг хүлээн авах хүчин чадалтай вэ гэдгийг ерөнхийдөө та бүхэн маань энэхүү влогоос хүлээн авч үзэж чадсан байх гэж бодож байна. Тэгээд энэ бүх бичлэгийг эхнээс нь дуустал мэдсэн бас танд баярлалаа. Тэгээд зайсан толгойн зүүн талд Американ скутер өксөх замд Fortuna Car Wash маань байлдаг байгаа шүү. Тэгээд та бүхэн маань бас ирж угаалгаад ирж үзээрэй. За тэгээд самтай байсан та бүхэнд баярлалаа.